Жил бүрийн 3 дугаар сарын 30-нд дэлхийн эмч нарын өдөр тохиодгоо. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, бүсийн онцлогоо эмчилгээний төв хамтран эмч нарын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан засаг даргын орлогч Дэлгэр сайхан албаны бусад төлөөллийн хамтаар оролцож эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1300 гаруй эмч эмнэлгийн мэрэгжилтнүүд ажиллаж байна. Сүүлийн 2 жил дэлхийн нийтийг хамарсан цар тахлын халдварыг даван туулахад эмч мэрэгжилтнүүд хамгийн их ачаа өөрч хүнд хэцүү нөхцөлд цагнааргүй үүргээг үүсгэсэн гэдгийг аймгийн эрүүл мэндийн газрын дарга Мягмар Сүрэн ярианда онцоллоо. За өнөөдөр Ховд аймгийн салбарт нийтдээ 1369 эмч эмнэлгийн мэрэгжилтэй ажиллаж байгаа. За аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт аймгийн иргэдийн хурлаараа батлуулж бид бүхэн 4 хөтөлбөрийг батлуулсан байгаа. Энэ дээр чадварлаг эмч мэрэгжилтийн хөтөлбөр батлагдсан. За энэ нь болохоор алслагдсан баруун хязгаар нутагт эмч эмнэлгийн мэрэгжилтэн доктор сууршилтаа ажиллах ийм боломжийг өргөдүүлж өгсөн аймаг орон нутгийн удирдлагууд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нартаа маш их баярлалаа гэдгийг хэлж байна. Тэгээ өнөөдөр дэлхийн эмч нарын баяр бол 1933 онд Америкийн нэгдсэн улсад яг энэ өдөр тэмдэглэж байсантай холбоотойгоор уламжид болгон дэлхийн улс орнууд тэмдэглэж байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд COVID-19 цар тахлын хугацаанд бид амаргүй давааг бол хамтдаа давж чадсан. Яг одоогоос 1 жил 1 хоногийн өмнө бид бүхэн яг юм төвшөртэй байдалтай цар тахалтай анх удаа нүүр тулан ханцуул шамлан Улаанбаатар руу орж ажиллаж байсан бол өнөөдөр бид бүхэн хамтын хүчээр мэрэгжил мэдлэг ур чадвараа дайчлан ажиллуулж энэ баяртай мөчтөд уулзж байгаад туйлын их баяртай байна. За эмч эмнэлгийн мэрэгчлэтний найдвартай ард тал болж бид бүхнийг дэмжиж Улаанбаатарт ажиллаж Ховд аймгийн хүн амын эрүүл мэндийн төлөө дахин хамгаалахад найдвартай ард тал болсон тэдний хань үүргүүгээд аав ээж ахан дүү та бүхэндээ бас энэ өдрийн баярыг мэндийг хүргэж маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд Монгол хүн бүхэн эрүүл байлтугай. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 4 хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний нэг нь чадварлаг эмч мэрэгжилтэн дэд хөтөлбөр юм а. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан энэхүү хөтөлбөрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж тусгай журмын дагуу шилдэг эмч нарыг шалгаруулж байна. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Ихэмч Ган Хуйг, Аршаан төрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ихэмч Цоож, Алтай сумын эрүүл мэндийн төвийн Ихэмч Ган Чимэг нар шилдэг эмчээр шалгарчээ. Дэлхийн эмч нарын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шилдэг эмчээр шалгарсан бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Ихэмч Ган Хуйгийн шагналыг хүндэтгэн гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр бүсийн онцлогоо эмчилгээний төвд 28 жил ажиллаж байгаа. Төрөө Болчирхаан анхны хагалгаа дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг орон нутагт нутагшуулж, олон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад мэдлэг чадвараа дайчлан ажилласан амжилтыг нь үнэлэн ийхүү шилдэг эмчээр шалгаруулсан байна. Мэслийн эмч хүний хамгийн бахархалтай нь бол өвчтөн маань хаалгаанд ороод биеийн эрүүл сарвал болоод баярлалаа гэж гарах үйл гэрэл сайхан байд юм да. Тэгэл нүднээс нулимс гарах үйл байдаг. Аймаг орон нутгаас мэдлэг чадвартай эмч нараа орон нутагт доктор сууршилттай ажиллах нөхцлөөр хангах дэмжих зорилгоор багагүй анхаарч байна. Үүний нэг нь эмч нарт зориулсан орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлсэн гэдгийг албаны хүн хэллээ. Дэлхийн эмч нарын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа нэр бүхий зарим эмч нарыг салбарын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын нэрэмжит шагналаар шагнасныг гардуулан баяр хүргэсэн юм а.